За хинтийн нуруу маань хандгаа, баавга, чон гээл маш олон зэрлэг амьт дахин газар учраас салцсангуу олон байдаг бах те. Тэдгээр амьтадтай ер нь хэр олон тааралцдаг вэ? Жишээлбэл баавгатай тааралдвал та хамгийн түрүүнд юу өгөх вэ? Баавгатай бол таарж байсан, зөндөө таарж байсан. Ганцаараа ч ууланд явж байгаад нэг баавгатай бүр халц тулж л байлаа. Олон жилийн өмнө л та. Нилээн сандарч л байлаа. Тэгтээ аль болох тэрийг баавгад мэдэгдүүлэхгүй те өөр айгаагүй юм шиг тийм дүр хэсгээд хоёрын нилээн ажиглаж байгаа. Тэгээд нэг хүчтэй арилсан чинь нөгөө баавгаа маань цаашаа явсан. Би ч нөгөө тийшээ зүхтагаад ухаангүй л зүхтаж байсан. Энэ одоо залуучууд ингээд би бас байгаль хамгаалагч болох юмсан гэж бодож байвал тэр хүнд юу ямар шин чанарууд ямар одоо зүйлс байх шаардлагатай вэ? Их л юм шаарддаг шүү дээ. Нэгдүгээр газар орноо маш сайн мэддэг харих хэрэгтэй. Байгаль хамгаалагч маань өөрөө яваад төөрж болохгүй шүү дээ. Морь мал маш сайн ундаг байх хэрэгтэй. Амьд гаргахад л ямарсан чадвартай л байх хэрэгтэй. Хатуужилтай байх хэрэгтэй.